Эрдэнтийн аз жаргал сайн сайхан бүхний өсөй өрөөгөө Эрдэнтийн тээвэрлэгчдийн хоршооноос та нартай цаашлаа сайн сайхан амьдраасаа гэж өрөөгөөд ийм сайхан өргөөгөрийг сонсож байна. Баяр наадмын босгон дээр Орхон аймгийн тээвэрчдийн хоршооны хамт олон нэгдэн 4 хүүхэдтэй өрх толгойсон ээжид өргөө цагаан гэр ээж бүрэн тавилгын хамт хүлээлгэн өглөө. Нийт 100 гаруй тээвэрчин хамтран 8 гаруй сая төгрөг цуглуулсан байна. Тэд өнөөдөр ээж болон хүүхдүүдэд хуучин гэрийг нь буулгаж шинэ гэрээ барьж өглөө. Ингэхдээ гал тогооны хэрэгсэл, цаг ор, ширээ, 100 хулдаас зэрэг хүнд хэрэгтэй гэсэн бүхий л зүйлсийг багтаасан байна. Ганцхан юмхтэй байгаа наваа олоо тэнд байгаа гэж. За дараад гараа. За намаа Мөхтлэн гэдэг. За өнөөдөр үнэхээр баяртай өдөр байна те. Манай гэр бүлд ингээд Эрдэнэт тээвэрчдийн холбооноос ингээд ээж бүрэн гэр бэлгэлж байна. Баярлалаа. Мөн танаа телевизэн хамт олонд маш их баярлалаа. Үнэхээр их баяртай. Тийм одоо би 3 хүүхэдтэй амьдардаг. Тэгээ одоогоор бол яг эрүүл мэндийн шалтгаанаар ингээд гэртээ байгаа. Өргөдлгөөс нэмэгтэй. Тийм мэдээж одоо ирэх жилт гэдэг юм уу те тэрний дараа жилт гэдэг юм уу эргээд ирэхтэнтэй энэ байгаагаас нь илүү сайхан авч явах болно гэж бодож байна. Ингээ улс тунхагласны 100 болон 101 жилийн баярын мэнд хүргэцгээе. Төмөн олноороо сайхан баярлцгаарай. Тийм манай хоршоо бол 15 онд байгуулагдсан Эрдэнтийн тээвэрчдгээд хоршоо байгаа. Эрдэнэт хот 18 аймагт бол тээвэр хийдэг 100 гаруй машинтай 100 гаруй жолоочтой тийм хоршоо байгаа. Манай хоршоо маань одоо 2 дахь жилдээ ийм сайвс аяыг явж байгаа. Нодлон нэг айлд гэр бас хашаа өгсөн байгаа. Энэ жил энэ мөнх толом гэдэг энэ бүхэнд бас өвчтөд авлантай 4 хүүхэдтэй энэ хүнд туслая гэж бодоод дундаасаа хөрөнгө мөнгөө босгоод энэ бүрэн тавилгатай гэрийг өгсөн байна. Манайх одоо жолоочтод дундаасаа нэг 8 сая гаруй төгрөг босгоод тэрийгэ бүгдийг ингээд зарцуулаад энэ мөнх толом бүсгүйдээ бас амьдралд нь хувь нэмэр болох юм болоо гэж бодоод өгч байгаа юм аа. Манай оршоо яг хүнд нэгэнд юм өгж байгаа юм чи бас нэг хүмүүс бүх юмыг бүрэн гүйцээгээд өгье гэсэн зорилготойгоор л одоо аяг шаазан юу л хэрэгтэй бүх юмыг ингээд бэлдэж өгж байгаа. Нодлон гэр бидэд чи хашаа өгсөн бас тавилгатай. Тэгээ бидэд бас иргэд тойроод холбоотой байгаа. Тэгээ тэр улсууд маань бол их сайхан амьдарч байгаа. Одоо айл болохоор л хүнд нэг тус олъё, урам зориг өгье. Цаашдаа сайн сайхан амьдраасаа гэсэн бодол төсөлтэйгээр чодорч нар бүгд нэгдээд хийж байгаа үйл ажиллагаа юм. Нийт Монголынхаа ард түмэн Эрдэнэт Орхон аймгийнхаа ард түмэнд одоо улсынхаа баяр наадмаар сайхан наадараа л гэдэг. Орхон аймгийн тээвэрчдийн хоршоо энэ жил 2 дахь жилдээ сайн улсын аян хийж байгаа юм. Өнгөрсөн жил 4 хүүхэдтэй айлд өргөө цагаан гэр хашааны хамт бэлгэлж байсан бол энэ жил 4 хүүхэдтэй мөнх толмих байлаа. Энэхүү сайн улсын аянаараа дамжуулан ядарч яваа нэг чултгай хүнд урам зориг өгч амьдралд итгэх итгэлийг нь бий болгох зорилготой байна. Цаашид энэхүү сайн улсын аянаа жил бүр зохион байгуулах юм байна.